Өдөртөө хөтөлбөр өдрийн туршлагын цагаар үргэлжилж байгаа студид хоромсоо өөрсдөө хүүхдэд туслах сангийн гүйцэтгэх захирал Ариун болоод сэтгцэн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хэмж инхт байнаар ажиллаж байна. Бид энэ удаад оюуны хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх гэдэг сэдвийн хүрээнд ярилцах юм аа. Тэгэхээр ярилцахын өмнө оюуны хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголтыг бид яг юу гэж тодорхойлж томьёолох ёстой. Энэ талаар ярилцлага эхэлье. Оюуны хөгжлийн бэрхшээл гэдэг бол үндсэндээ нэг бүхэлдэн том нэр. За энийг одоо оюуны хөгжлийн саатал буюу тийм ээ оюуны хомсдол гэж нэрлэдэг байсан. За сүүлийн 1990 оноос Английн эрүүл мэндийн яамнаас энэ оюуны хоцрол буюу оюуны хомсдлыг оюуны хөгжлийн бэрхшээл гэдэг нэрээр нэрлэх болсон юм байна. Энэний доор бол одоо оюуны хөгжлийн бэрхшээлийн дотор 3 одоо шалтгаантай байдаг. За удмын буюу дотоод шалтгаантай, гадаад одоо шалтгаантай, за гурав дахь нь бол тодорхойгүй шалтгаантай гэсэн ийм 3 том хэлбэрлэлөө хувааж үздэг шалтгааныг нь. Тий. Тэгэхээр бас энэ дотор аутизм, даумын хам шинж, оюуны хөгжлийн бэрхшээл гэдээ бас дотор нь ярьж байлаа. Энэ л дээр бас тодорхой ойлголтууд өгвөл хүмүүс дотор ерөнхийдөө оюуны бэрхшээл гэж ойлгодог болохоос дотор нь яг мэдээлэл ойлгож усаалгаж чадахгүй байх шүү. Оюуны хомсдол гэдэг бол ерөнхийн нэг дээвэр гэж ойлгож байна. Ерөнхийн манайхаар хэл занснаар бол оюуны одоо хомсдолтой хүүхдүүд ч гэдэг юм, оюуны хомсдолтой хүн ч гэдэг юм уу ерөнхийн нэр өгчдөг. Гэхдээ тэрэн дотор бол дауны хам шинж, дауны синдром, манайхаар бол хормосомын өөрчлөлттэй, хормосомын одоо удмын ургийн гаралтай, аутизм бас мөн адилхан ургийн бөгөөд удмын бас олдмол одоо тийм шин чанартай хүүхдүүд төрөх одоо бас үүнийг нь аутизм гэдэг л. Үүнээс гадна бас олдмол буюу тодорхойгүй одоо ерөөсөө ямар онштой гэдэг нь оншин тогтоогддог тийм одоо оюуны бэрхшээлтэй ийм хүүхдүүд бас байдаг. Тэгэхээр дотор олон төрлөлтөө. Ер нь оюуны хөгжлийн бэрхшээл үүсэж байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ? Яг нь зарим зохиол тодорхойгүй байдаг гэж байна. Ерөнхийдөө шалтгаан нөхцөл нь бид нар юунаас харж хайх хэрэгтэй. За оюуны хөгжлийн бэрхшээлийг бол за эхэндээ бол юуны удмын буюу тийм ээ дотоод шалтгаантай гэдэг. За энэ нь бол одоо эцэг эхийн талаас тийм ээ аль нэгэн талдаа бол сэтгцэн эмэгтэй байсан ч юм уу эсвэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн хүмүүс байсантай холбогддог. Дээр нь хормосомын янз бүрийн гажигууд, бодисын солилцооны эмгэгүүд ингээ авсарч явагддаг. За гадаад шалтгаан буюу олдмол гэдэгт нь бол ерөөсөө л одоо ураг бий болох цагаас ахуулаад тийм ээ гаднаас нөлөөлж байгаа. Мөн одоо жирэмсэн эхийн одоо өөрийнх нь организмаас нөлөөлж байгаа ийм асуудлуудаас болоод одоо хүүхэд оюуны хөгжлийн бэрхшээлтэй болдог. За энд хамгийн хүнд чин гардаг нь бол ерөөсөө төрөх үеийн процесс тийм ээ. За төрөлтийг их эвтэйхэн за урагт гэмтэлгүйгээр явуулж чадах юм бол за одоо энийг одоо оюуны хөгжлийн бэрхшээлийг нэлээд олон хувийг яах нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. За тэгээд төрсний дараа 0-оос үндсэндээ 3 хүртэлх наснд хүүхэд одоо эрүүл байж хэвээр. За энэ одоо хөгжил одоо хэвэн явагдах юм бол 3 наснаас хойш одоо оюуны хөгжлийн бэрхшээл үүснэ гэсэн асуудал бол байдаггүй. Өнөөдөр оюуны бэрхшээлтэй хүмүүс нийт хүүхнийхээ дунд хэдэн хувийг эзэлт юм бол ер нь шинээр төрж байгаад яг оюуны хомсдолтой оюуны бэрхшээлтэй төрж байгаа хүүхдүүд яг хэрхэн ямар байдлаар төрөөд идэв бол оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ энэ за судалгаа бол энэ их эртний тоолдоо за ер нь нийт сэтгцэн эмгэгийн 60-аас 70% нь эзэлсэн гэсэн тооцоо байдаг. За одоо яг зүгээр он гараад ч юм уу бас дахин одоо энэ сэтгцэн эмгэгийн оюуны хөгжлийн бэрхшээлтийн талаар одоо эпидемиологийн том судалгаа явагдаж байгаа. За тэгэхээр нэлээд сүүлийн үеийн одоо мэдээлэл гарах байна. Оюуны бэрхшээлийн бас нэг хэлбэр нь болохоор даум гэж ярьлаа. Даумтай хүүхдүүд төрж байгаа гол шалтгаан нэг юу? Даунтай хүүхдүүдийн төрж байгаа гол шалтгаан нь болохоор зэрэг энэ за яг эрдэмтэд судлаачдын эрдэм шинжилгээний ажилтны нэмэлгийн судлаачдын ярихтаа ерөнхийдөө хожим 35-аас дээш насны төрөлт энд илүү 20% эзэлдэг гэж үздэг. 35-аас дээш аав нь ээж нь 35-аас дээш насны одоо байх юм бол ерөнхийдөө хүүхдийн одоо ургийн одоо хүүхд бий болох одоо чанар муудаж байна л гэж
болов эхэлж болно. Хар ухаанаар хэлэх юм бол сүүлийн үед нэг яриа байсан. 37 настайдаа хүүхд төрүүлүүлэх сайн хүүхд ухаантай хүүхд төрдөг мөрдөг гэдэг яриа байгаа. Шинэ өрөөсгөл ойлголт. Энэ бол ер нь өрөөсгөл ойлголт. Энэ бол ерөөсөө батлагдаагүй. Энэ зүгээр хуучны зүгээр бидний одоо ард иргэдийн дунд ингээд хэвшсэн одоо их хоцрогдсон гэх юм уу да яриа. Энд бол одоо манай эмэгтэйчүүд ээж аав нар бол энд одоо итгэдэг одоо болох хэрэгтэй гэж одоо би хэлмээр байна. Ер нь л эмэгтэй хүүхэд чинь би одоо хар ухаанаар тайлбарлая л да. Эмэгтэй хүүхэд чинь ер нь бол нөгөө өөрөө хүүхэд маань том болоод их хүн болно. Тэгээ өөрөө төрөхтөө нөгөө өндөн гис нь анх хүүхэд эмэгтэй хүн болоод төрөхтөө одоо тодорхой хэмжээний өндөн гисээ өөрөө тэгээд төрдөг. Тэр нөгөө тээсэн ис маань биднийг одоо настаа одоо жишээ нь би одоо 40 хүрж байгаа эмэгтэй гэх юм бол миний тэр өндгийн ис маань 40 настай хөгшин ис болцсон байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ тийм өндгийн иснээс хүүхэд одоо ямар нэгэн байдлаар одоо азгүй тохиолдол гарах юм бол одоо ургийн одоо удмын хормосомын ямар нэгэн гажигтай өөрчлөлтөд хүүхэд магадлал өндөр болно гэсэн үг. Тийм даавны хам шинж гэдгийг бол манай ард иргэд бол одоохон их сайн ойлголттой болсон байгаа. Энэ бол 21 дахь хормосомын хуваагдлын алтаан дээр одоо даавны хам шинжтэй хүүхдэд төрдөг байна. Одоогоор манай даавны хам одоо холбоонд бүртгэлтэй байгаа 150-аад хүүхэд бий. 150-аад хүүхэд иргэн гээд ирэхээр энэ 18-аас дээш насны хүүхдүүдийг ярина. Яг одоо над дээр бүртгэлтэй тоонууд бол 150-аад хүүхэд бий. Үүнээс гадна над дээр бүртгэлгүй ч гэх юм уу манай улс чи ерөөсөө ямар нэгэн юм хөгжлийн бэрхшээлтэй ирэхэд юм уу хүүхдүүдийн одоо энэ төрөлтөн дээр хяналт тавьдаг статистикийн тоо баримт ямар нэгэн одоо бүртгэлийн тэм систем манад ерөөсөө байдаггүй. Тийм учраас одоо мөртөө манайхан одоо улсын бодлогоо тодорхойлоход одоо нэг төчнийн тооны ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байж шүү. Төчнийн тооны одоо тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэдэг тоон дээр одоо мөртөө маргаатай байдаг. Яагаад гэхээр зэрэг үүнийг манайхан бүртгэдэггүй. Ерөөсөө бүртгэлийн систем байдаггүй. Ямар нэгэн магадлалын бүртгэлийн ямар нэгэн системч байдаггүй учраас энэ тоог бол ерөөсөө хэлэхэд яг бодтой тийм тоо магадгүй нөгөө нийгмийн халамжаас халамж авдаг одоо иргэдийн тоогоор бол энийг тодорхойлж болох юм. Тэр нь бол одоо 86 мянган иргэд гэж байгаа юм. 86 мянган иргэд. Үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог гаргахад одоо 5 Улаанбаатар хотод ч ерөөсөө байгаа дүүрэг болгонд социализмын үед баригдсан тусгай сургуулиуд байдаг шүү дээ. Тэр тусгай сургуулиудад суралцж байгаа хүүхдүүдийн тоогоор гаргасан байгаа юм. Тэр 1100 1200 орчим хүүхд байгаа гэж байгаа юм. Ингээд үүнээс гадна сургуульд явдаггүй гэртээ даалд маягаар байдаг одоо нийгмийн халамжинд хамрагддаггүй мэдээлэл дутуу авдгаас болоод одоо ерөөсөө ямар нэгэн газар одоо очиж ханддаггүй тийм нуугдмал хүүхдүүд бол асар их бий. Үүнийг бол илрүүлэх хэрэгтэй. Дамаа хөдөө орон нутгад бол энэ бол энэ тоо бол өшөө зөндөө нэмэгдэх болов гэж бодож. Улаанбаатар чинь ерөөсөө сая 200 байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь зэрэг өөр бусад аймаг сум одоо нөгөө дархан эрдэнэт гэдээ ярих юм бол энэ тоо бол нэлээд өөр тоо гарах болов гэж би бодож. Оюуны бэрхшээлтэй иргэдэд хурц үйлчилж байгаа үйлчлэгээ яах юм бол илүү сэтгэл эрүүл мэндийн төвд хичнээн хүмүүс хандаж амархуу байдлаар эмчилгээ үйлчлэгээ авдаг юм. За ерөнхийдөө энэ хөгжлийн бэрхшээлийг бол эмнэлэглээр хандах нь зүй ёсны хэрэг. За тэгвэл түрүүний биний хэлсэн шүү дээ хоёр шалтгаантай тийм ээ. Удмын болоод олдмол энгийн шалтгаантай. За тэгэхээр улсад бас ингэж ойлгодгийг төрөх үед маань одоо ингээд хүүхдийг одоо вакуумаар татаж авсан ч гэдэг юм эсвэл хүчлээд ингээд төрсөн маш их гүнзгий хэмжээний бүтэлттэй төрсөн тийм ээ. За одоо эмчнэр одоо тэр их баригч нар одоо төрөлтийн маань буруу удирдсан суулаад миний хүүхэд ийм болчихлоо гэж их ярьдаг. За ийм бол нэлийн бас зөнгөлөх хувийг нь эзэлдэг. За тэгээд энийг бол 3 нас хүртэлх юмыг бид нар одоо төрөлхийн гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд төрөлхийн гэж яхаар нэг эцэг эхчүүд маань их эмзэглээд за тэр удамтайгаа ингэж хольж удахад за ингээд нааш одоо манай сэтгцэн эмчнэлд хандахтаа жоо ичид завдаг. За ихэвчлэн одоо өрхөөр явж яадаг дараа нь 2 дугаар шатлаараа ирээд за үндсэндээ 5 нас 6 нас 7 нас үргэлжлэж яах нь энэ одоо оншиг бол тавьдаг. За тэр бол маш их удаан хугацааны бол цаг алдсан байдаг. За ихэвчлэн одоо энэ гэрийн нөхцөлд байдаг. За хөнгөн хэлбэрийн одоо оюуны бэрхшээлтэй хүүхэд бол ерөөсөө 6-7 нас хүртэл бол бараг эрдэм хүүхдээс бол ялгардгүй. Ерөөсөө үйл хөдөлгөөн, үгийн баялаг, нөөц эдэр нь бол бараг үндсэндээ хэв хүүхэд ижил байдаг. За ингээд одоо 6 настай сургуульд ороод ирэхээр тухайн хүүхдийн одоо сурах чадварын асуудал дээр нь нөгөө нэг оюуны хөгжлийн IQ-ийн төвшин бол доогуур байдаг учраас аргагүй ингээ ялгарч ирдэг.
Тэгээд яг ингээ хөнгөн хэлбэрийн одоо оюуны садалтай хүүхдүүд маань яг сурах эрхийн хувьд бол тусламж аваад явцдаг. Хамгийн асуудлын хүнд бол хүндөвтөр хэлбэрийн болон одоо маш хүнд хэлбэрийн одоо оюуны садалтай хүүхдүүд маань одоо эмнэлгийн зүгээсээ ч нийгмийн зүгээсээ ч тусламж авч чадахгүй байдаг. За үндсэндээ эмийн эмчилгээ бол манайд одоогоор бол шинжилгээ ухаанд бол гараагүй. За бид нар голцоо шинж тэмдэг эмчилгээ хийнэ. Одоо авсарсан уналттай бол зөвхөн бид нар уналтыг нь зогсоом. За эсвэл одоо догшролтой бол догшролыг нь зогсоодог ч гэдэг юм уу. Морины алдагдaltaй бол тэрийг нь зогсох юм шинж тэмдэг эмчилгээнүүд хийгдэг. Тэгэхээр зэрэг ерөөсөө эмчилгээний хамгийн гол тактик бол ерөөсөө энэ хүүхдийг нийгэмшүүлэх, нийгэмд дасан одоо сургах, өөртөө үйлчлэх чадвар тэр хүүхдэд байглаас заяатсан байж байгаа чадруудыг нь одоо нөхөн сэргээх энэ үйлчилгээ бол одоо хамгийн түрүүний одоо эмчилгээ байдаг. Тэгэхээр зэрэг одоо манай ийм хөгжлийн оюуны бэрхшээлтэй энэ хүүхдүүд маань зориулсан одоо энэ нөхөн сэргээх төвүүдийн үйл ажиллагаа байдгүй л дээ. За тэгээд дээр нь ийм бэрхшээлтэй хүүхдтэйгээ гэр бүлийн асуудал маш хүнд байдаг. Ядуурлуу нэгсэндээ түлхэж байгаа юм. Одоо тэр хүүхдийн чинь дасрахын тулд одоо гэр бүлийн одоо нэгээс хоёр гишүүн бол ажилгүй байх. Тийм ээ. Тэгэхээр зэрэг мэдээч хэрэг орлого багтаа улсууд юм чинь эргээд одоо яах нь ядуу гэр бүл рүү орох юм байдалтай байдаг. Энэ бүгдээс урдчлан сэргийлэх гарцаа юу гэж хардсан. Сүүлийн үед бол хэлбэлдэл хэрэгслэр авсан нэг таагүй мэдээлэл цацагдаад байдаг л та гарын бохирдлоос ч гэдэм үү. Хоол хүнснээс болоод иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч юм уу оюуны хомсдолтой хүүхдүүд төрхнөл бэрхшлээ гэж ярьдаг. Яг энэ нөхцөл бид нар бас энэс урдчлан сэргийлэх гарцааг тодорхойлж улсал байх хэрэгтэй байна. За энэ урьдчилан сэргийлэх ер нь өвчлөлтсөн хойно одоо энэ хэмжээгийг одоо эмчлээ сайхан болгоно гэхэд бол хэцүү. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт хэрэгтэй. Энд бол ерөөсөө одоо анх суусан цагаасаа эхлүүлээ тийм ээ. Гэр бүлийн хоёр бол эрүүл мэндэд хайрлах хэрэгтэй. За тэгээд дээр нь жирэмсэн болсон байж байгаа үед тэр эхийн эрүүл мэндийг бол одоо дээд зэгт нь эрүүл байхлах шаардлагатай. Хоол хүнснээс нь ахуулаад тийм ээ одоо амьсгалж байгаа агаар нь за ажиллаж байгаа ажлын орчин нь тийм ээ. За ингээд дээр нь бол одоо янз бүрийн одоо хүчтэй стресст оруулахгүй биеийн янз бүрийн одоо ингээр өвдүүлэхгүй байх. За угаасаа энэ жирэмсэн эхчүүд бол одоо юуны хоёр дахьчаар одоо цус багталт нь нэлээд их тохиолддог. Энийг бол одоо заавал хүнсний зүйлээр одоо ингээд нөхөхөд бол хэцүү байдаг. Тийм учраас одоо төмрийн бэлтгэлтэй ч гэдэг юм уу тий. За тэр хоол ижилт нь бол тэр цусыг нөхөх тийм чанарлаг бол хоол идэх хэрэгтэй. За дараагийн нэг үе шат нь бол жирэмсний хордлогоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ихэнх үеийн болоод хожим үеийн одоо хордлого бол маш их нөлөөтэй. За дараа нь төрөх үед одоо маш төрөлтийг маш зөв удирдах шаардлагатай. За ингээд мэдээч хэрэг анхны төрөлт бол айдас ихтэй байдаг. Тэгээд төрж чадахгүй байгаа тохиолдолд бол нөгөө нэг урдчилсан одоо нөгөө тариа хийж тийм ээ одоо ийм төрүүлэх энэ бол одоо ургийг одоо тэр төрөх замынхын явцад нь нэг өсөндөө тэр хүүхдийн одоо бэхжээг байгаа тэр мөгөрсөн тархины юм маш их тэр мэдрэлийн эдсийг гинтээ хийм нөлөөтэй байдаг. За тэгээд төрсний дараа бол одоо тэр нөгөө товлолтой вакцинуудыг сайн хийлгэх. За тэгээд хүүхдийг одоо биеийн болоод ялангуяа халдварт өвчнөр тэгээд вирусын гаралтай энэ ханиад бол бас их хүнд. Тэгэхээр зэрэг ийм вирусын гаралтай эсвэл бактерийн үнд гаралтын өвчнөр аль болох хүүхдийг өвдүүлэхгүй байж чадах юм бол за энэ одоо өвчнөөс урьдчилан сэргийлж болно. За дээр нь нэмэт хэлэхэд бол хүүхдээр нь харуулж байгаад одоо энэ тэнд унаадаг. За тэрийг ингээд нөгөө нуучдаг тийм ээ. За энэ нь болохоор зэрэг нөгөө тархины хүнд гэмтэл болцсон байж байдаг. Энэ тэнд нь одоо бүр тодорхой илрээгүй ч байсан жижиг хэмжээний цус харуултууд бид нар үүссэний дараа бол одоо энэ үлдсэн байдлаар одоо энэ садлыг одоо үзүүлж идэг. Мөн дээр нэмэт хэлэхэд нэмтийн хэмжээ яран дээр нэмэт хэлэхэд урьдчилан сэргийлэх бас нэг гол зүйл бол хүүхэд бие болсон цагаас ахуулаад энэгийг маш нарийн хяналтанд байх хэрэгтэй. Хэрвээ их өөрөө юм эсвэл аав нь 35-аас дээш насны байх юм бол одоо хөгжилтэй орнуудад бол заавал хийгддэг тестнүүд байдаг л да. Энэ болохоор зэрэг хэрвээ та өөрөө одоо хожуу төрж байгаа бол одоо хүний төрөлтийг одоо тэр төлөвлөгөө тэр гэр бүлийн одоо хоёр хүний төлөвлөгөөний асуудал учраас энийг бол бид нар хөндлөнгөөс орох хэрэг байхгүй л дээ. Тэгэхээр зэрэг заавал 35 наснаас та төрж болохгүй гэж бас албан шахалт бас хэлэх нь бол буруу юм л да. Тэгэхээр энэ болохоор зэрэг хувийн асуудал учраас хэрвээ тэгсэн тохиолдолд байх юм бол нарийн шинжилгээнүүдэд орох ёстой. 11-ээс 13 7 хоногт нь байхад нь одоо скрининг тест буюу ургийн уснаас нарийн шинжилгээ авдаг.
Энэ шинжилгээ нь болохоор зэрэг яг хөвлийн доторх ургийг ерөөсөө хормсоо минь одоо тоолол эдисийн тоолол таны хүүхд одоо бүрэн одоо хүүхд одоо божхон байна гэдгийг нь бол баталгаатай хэлж өгдөг л дөө. Мөн 16-7 хоногийн доногтой байхад нь одоо эхогоор бол оншилж болдог. Тэрэн дээр болохоор зэрэг одоо хүзүүний гэх юм уу одоо бие хэрэгтний бүрэн бүтэн байдал одоо янз бүрийн нарийн хэмжээсүүд байна л да. Тэр хэмжээсүүдийг маш туршлагатай хэмж болвол эхогоор илрүүж болдог. Тэгээ 2сан тест, 3сан тест, 4сан тест дээр нь цусны шинжилгээ мөн хэрвээ их урд нь хүүхэд тээж байхдаа зулбсан юм уу эсвэл хүүхэд гарсан хүүхдүүд нь нэг тодорхой нэг үед дээр юм уу тодорхой нэг насн дээр очиод одоо энддэг ч юм уу хэрвээ танаа одоо их тээж байгаа эхийн ч юм уу одоо аавын ч юм уу тал ямар нэгэн байдлаар оюуны бэрхшээлтэй олдмолч ямар нэгэн бэрхшээлтэй одоо тийм одоо хамаатан садан ах トゥ байх юм бол одоо ер нь өөрөө бас эрсдэлтэй байх нэ гэдэг ангиллалд өөрийгөө оруулаад маш хариуцлагатайгаар эмнэлгийн шинжилгээнүүдэд хамрагдчих хэрэгтэй. Хүүхдийг оюуны бэрхшээл ямар нэгэн бэрхшээл одоо бэрхшээл асуудлыг үүсцэн хойно асуудлыг шийдэх нь гол нь биш. Гол нь үүсгэс өмнө урьдчилан сэргийлж ах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг манай төр засаг энэ эрүүл мэндийн систем тогтолцоог одоо үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа хамгийн ихний нэгж болвол өрхийн эмнэлэг. Өрхийн эмнэлэг дээр эмнэлгийн эмч совилогч нар одоо эмэгтэйчүүдэд ээж нарт маш нарийн зөвлөгөө өгч явах хэрэгтэй. Мөн залуучуудад гэр бүл төлөвлөлт гэдэг асуудлыг бол одоо маш одоо юу гэдгийг одоо сурталчилж тэд нарт одоо гэр бүл одоо болно гэдэг маань ямар хариуцлагатай юм бэ гэдгийг нь бол ухамсарт нь маш сайн ойлгож өгөх хэрэгтэй. Үүн дээр одоо манай хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам дотор хүн амын хөгжлийн газар гэж байгуулагдсан. Газар дотор одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудлыг хариуцсан хэлтс гэж байгуулагдсан. Одоо төрийн хэмжээнд бодлогын хэмжээнд одоо энэ асуудлынхаа нэрийг одоо жинхэнэ ард ирээдийн дуу хоолойг сонсох гэдэг ийм нэгжтэй болж байгааг би бол талархаж байна л да. Тэгэхээр зэрэг сая одоо 2012 оноос 2016 оны хоорондох төр засгийн бодлогонд хөтөлбөрт том одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогц үндсээр нь одоо өөрчилж шинжлэх юм хөтөлбөр бодлого баримталж байгаа юм байлээ. Тэгээд энэ бодлогын дотор одоо бүх хотууд, бүх аймагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төв гэдэг байгуулах ийм одоо бодлоготой тусгасан юм билээ. Энэ бол маш чухал. Тэгэхээр зэрэг үүнд нь бол талархаж байна. Тэгээд оюуны бэрхшээлтэй хүүхд хэрвээ одоо нэгэн төрсөн тохиолдолд эмээ эмчилгээ авч чадахгүй учраас эдгээр хүүхдүүд маань гол нь юу хэрэгтэй гэхээр зэрэг хөдөлгөөний засал, ахуй засал, хэл ярианы засал. Энэ гурван үндсэн засал бол ерөөсөө хүүхэд төрөл оюуны бэрхшээлтэй гэдэг нь одоо тогтсон л бол ээж цаг хугацаа алдалгүй энэ үйлчилгээг авах хэрэгтэй. Гол нь харамсалтай нь энэ үйлчилгээг үзүүлдэг манайд нэг жалгаа ийм эмнэлгийн үйлчилгээ алга эхнэл хас дээр хөдөлгөөний заслыг одоо засдаг кабинет байдаг. Даанч энэ маань одоо ачаалтаа Монгол улсын хэмжээнд ганцхан байдаг одоо хөдөлгөөнс дээр нь 10 дугаар цэцэрлэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо тэд нар цогц үйлчлэгийг үзүүлдэг 10 дугаар цэцэрлэг гэж байна. Эдгээр маань ерөөсөө одоо энэ ачаалал дийлэхэд байцсан. Дээр нь манад одоо эдгээр ийм нарийн мэрэгжлийн одоо боловсон хүчин бэлтгэхтэй байцсан. Тэгэхээр зэрэг энэ бол ганцхан эрүүл мэндийн одоо салбарын шийдэх асуудал биш. Үүн дээр эрүүл мэнд орж байна. Дээр нь одоо боловсрол орох хэрэгтэй байна. Дээр нийгмийн хамгаалал. Ингээд ерөөсөө энийг тал талаас нь цогцоор нь шийдэхгүй болвол одоо бид нар ямар орчинд амьдарч байгаа вэ? Агаараа ямар хүн бохирдолтой, хүнсний ямар баталгаагүй бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа билээ? Ямар стресстэй нийгэмд амьдарч байгаа вэ? Тэгэхээр зэрэг энэ бүхэн маань одоо эрүүл хүн одоо манайх ч Монгол хүнээс Монгол эрүүл хүн гарах юм хөтөлбөр манайх ч яриад байгаа шүү дээ. Эрүүл хүн төлөвлөлт юм. Тэгэхээр зэрэг ийм одоо эрсдэлтэй байх нөхцөлд эрүүл хүн төрөхөд бол бас хэцүү байна л да. Тэгээд одоо төрөлт маань нэмэгдээд байдаг. Тэгэхээр зэрэг одоо яаж бид нэр одоо энэ үр удам усаа энэ хүүхдээ бид нэр эрүүл ээжээ яаж эрүүл байлгах, нийгмээ яаж эрүүл байлгах вэ? Эхээ яаж эрүүл байлгах вэ? Хүүхдээ яаж эрүүл байлгах вэ? Өөртөө яаж эрүүл амьдрах вэ гэдэг маань одоо биднэрт бол нэн төрөнд болгоомжтой асуудал байна л да.
Тэгээд инхтэн хэмжээ хэлдэг би энэ боломжийг ашиглаад хэлэх гээд юм л да. Нийгмийн халамжийн энэ асуудлыг бол шийдэж байгаа нь бол одоо баярлууштай. Даанч одоо энэ шийдэж байгаа нь жоохон буруу маягаар шийдэгдээд байна уу гэж би бодогддог. Энэ хавтгаарсах халамж маань одоо хүүхд болгонд өгж байгаа 20,000 төгрөг бол үндсэндээ нь бол шаардлагагүй юм байна. Тэр 20,000 төгрөг маань бол яг очих ёстой хүндээ л очих ёстой. Яг тэр хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүхэд яг тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй жинхэнэ нөгөө коэффициент дээр нь одоо юугаар нь тооцоод одоо нэг одоо 3 нас одоо яг шинэ бэрхшээлтэй хүүхд төрлөө гэж бодъё. Тэгэхэд тэр хүүхдийг ямар эмчилгээнд хамрагдах хичнээн төрөний зардал гарахаар байна. Энэ хүүхэд маань цэцэрлэгийн насанд хамрагдаад ирэхээр энэ хүүхэд маань одоо цэцэрлэгт асран хүмүүжүүлж халамжлагчд маань мөрдөнгөө дээр нь ажлынх нь одоо тодорхой хэмжээний 10-20% одоо урамшуулал өгдөг. Нөгөө хүүхэд маань гарах зардал маань нэмэгдэнэ. Энэ бүх зардлуудыг нэгж хүүхэд дээр тооцож энэ зардлуудыг тооцож гаргаж манайх төсөвтөө суудгаж өгөх хэрэгтэй. Ингээд эндсэн дээр үндслээд манайхын нийгмийн халамжийн бодлогыг аягүй зөв тодорхойлж өгөхгүй болвол ингээд хүүхэд болгонд 20 мянгаыг тоож авдаггүй ч гэр бүл байна. Тэгэхээр зэрэг одоо яг боддоор манай нийгмийн халамж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүүхдэд очиж байгаа халамж маань юу вэ гэхээр зэрэг тэр хүүхдээ харж байгаа ээж ав сард 30,000 төгрөг авч байна. 31,200 төгрөг. Бодоод үзтээ одоо нэг ээж би одоо оюуны нэг ямар нэгэн бэрхшээлтэй хүүхдээ нөгөө хүүхдээ хараад гэртээ байхаас аргагүй төрөх юм бол манай гэр бүл 31,000 төгрөгөн дээр амьдрч чадахгүй. Нөгөө хүүхэд маань болохоор зэрэг эмийн эмчилгээний одоо нэг зардал гээд нэг улиралтай нэг өгдөг тодорхой хэмжээний тэр нь бас нэг ойролцоо 30,000 төгрөг. Ингээд энэ хүүхэд маань оюуны бэрхшээлтэй хүүхэд энэ бэрхшээл маань хүнд хөнгөн дунд хэлбэрийн гээд байдаг. Бүр хүнд хэлбэрийнх нь бол маш хүнд штэ. Ерөөсөө л хэвтрийн төрөлхийн нөгөө рефлексээрээ хоолоо идэл тэгэл өтгөнөө гадагшлаад байж идэг. Тэр энэ бүх зардлуудыг тооцож энэ халамжийн системд оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэг энэ тасламжийг бас боломжийг ашиглаад бас энэ асуудлыг хөндөж ярих нь зүйтэй болов гэж бодлоо. Тэгээд хамгийн гол нь бид нар бас тусламж үйлчлэгээхээс илүү иймэрхүү зам руу орчихгүй байхаас эхэлж урьдчилан сэргийн хэлбэл дээр л анхаарах хэрэгтэй юм байна. Гарцаг үнэтэй холбоотой нэг асуудлыг ярих хэрэгтэй болох. Нөгөө цус ойртолтын асуудал яригддаг. Сүүлийн үед ч хүмүүс бол ярьдаг бид нар олон усаага төдийлөн мэдхээр байлаа гэж ярьдаг. Төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ч гэсэн бас зохицуулах ёстой юм шүү. Ялангуяа хөдөө орон нутагт бас хаслагдсан сум орон нутагт байж хаад тиймэрхүү хүмүүс хоорондоо суучсан тохиолдол байдаг. Энэ тохиолдолд бас бид нар энэ дээр гарцааг бодох ёстой байна. Яг Улаанбаатарын хэмжээнд одоо орон нутгийн хэмжээнд бас шал өөрлөлтөө хөдөө хаслагдсан тэр сум, тэр аймаг, тэр одоо тэр өрхөд чинь нэгдүгээрт мэдээлэлээс хол байна. Нэгдүгээрт мэдээлэлээс хол байна. Хоёрдугаар тэднэрт очиж байгаа одоо үйлчилгээ одоо ямар нэгэн эмнэлгийн нийгмийн халамжийн ямар нэгэн тэр үйлчилгээнүүд нөгөөд хүрч чадахгүй байна. Гуравдугаар нөгөө хүмүүсүүдийн маань бүр хөдөө хаслагдсан одоо мал дээр байдаг ч юм уу одоо ийм иргэд маань өөрсдөө одоо боловсролынхын төвшин муу байна. Тийм учраас тэр тэнд байгаа тэнд одоо хөдөө хаслагдмал одоо амьдарч байгаа иргэдэд учирч байгаа бэрхшээлүүдийг бид нэр илрүүлэх хэрэгтэй. Тийшээ илрүүлэх хэрэгтэй. Тийшээ бид нэр очих хэрэгтэй байна, сурвалжлах хэрэгтэй байна, уулзах хэрэгтэй байна. Жинхэнэ бодит амьдрал ямар байна вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт бүр сум бүр хөдөө орон нутаг аягүй түгээмжтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд иргэд аягүй их. Бүр хөнгөн хэлбэрийг нь болохоор зэрэг манайхан чинь нөгөө нэг л бас л нөгөө нэг хоцрогдсон ихтгэл одоо үнэмшиллээрээ яригдаж эхэлсэн тэрүүгээрээ л одоо нэгээ буруутгад одоо хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдтэй айл төрлөө гэхэд нөгөө айлыгаа одоо танах гарал удан бухсаа чинь мууч гэдэг юм уу юу гэдгийг одоо танаа талайхан одоо нас боллоо манай талаас боллоо гэдэг юм уу одоо гэр бүлийн хооронд үл ойлголцох гэх мэтийн иймэрхүү буруу ойлголтууд нэгдүгээр иргэдэд маань байна. Хоёрдугаар цус ойр таны хэлдгээр цус ойртол бол яа харахгүй тэнд явагдаж байгаа. Яа харахгүй. Яг ингээд харахаараа зэрэг нөгөө хүүхэн маань эрүүлж юм шиг байгаад байдаг. Гэтэл яг цаанаа нуугдмал даалт хэлбэрийн оюуны бэрхшээлтэй байгаад байдаг. Ингээд яалтчгүй одоо аав ээж нь гэдэг юм уу одоо саахалд айлаа маань гэдэг юм уу одоо насанд хүрсэн хүмүүсүүдийн хооронд нь одоо гэр бүл болох. Тэрнээс одоо гарч байгаа одоо хүүхэд бол хэрвээ энэ удмын ургийн гаралтай бол бас л тэрийг бас давхар аваад л гарна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол
маш сэтгэл одоо өвдгсөн асуудал. Тийм. Энийг бол ярихад бас хэцүү байна л да. За тийм нэмэт хэлчих юм. Тийм. Тэгэхээр зэрэг цус ордолт бол мэдээч яг одоо олон жил яригдж байгаа асуудал. За энэ их өргөн нүүдэн тал дээр чинь тийм ээ нэг хэсэгхэн бүлгэн улсууд хоорондоо байж байдаг мэдээлэл холбоо за дэд бүтцийн хөгжөөгөө газар бол тийм ээ нэг жижигээрээ одоо ингээд одоо бодохын хэсэг нэг жалга давндаа ингээд амьдардаг тийм ээ. За тэгэхээр зэрэг одоо амьдралын хэрэгцээгээр за нэг хоёр саахалт айлынх байлаа гэхэд за одоо хин нэг нь одоо охингийн тал ч юм уу одоо нөгөө нөхрийн тал ч юм уу одоо энэ одоо хөнгөн хэлбэр нь бэрхшээлтэй одоо хүүхдтэй байлаа гэж саний. Тэгэхээр ингээд зарим гэр бүлүүд ингээд бүр эцэг их нь хоорондоо ярьж агаад за манай энэ хүүхэд одоо танай энэнтэй барыг одоо ингээд тохирох юм байна. Гэт ингээд одоо хоёр одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй оюуны одоо энэ саталт болоод суулгачдаг. За гэтэл яах вэ зөвхөн тэр заримдаа бол азар бол ийм хоёр хөгжлийн одоо оюуны саталтай хүүхдүүд дотроос эрүүл хүүхэд төрдгийн. За гэтэл магадaltaй. За гэтэл одоо тэгтээ тэргүй одоо эцэг их нь одоо хоёулаа одоо ийм оюуны саталтай байж хахад за байглаас заяалсан одоо тийм эрүүл хүүхэд төрсэн байлаа гэхэд тэр орчин нөхцөлд бол одоо тэр эрүүл одоо тийм өсөх боломжгүй. За энэ нь болоод ирэхээр зэрэг нөгөө хөгжлийн осрогдол мэдээллийн осрогдлоос болсон одоо төр зүрийн одоо олдмол оюуны саатал болчдгийг. За тэгээд хэрвээ энэ хүүхэд зохих яг хугацаа хэмжээндээ энэ мэдээллийн одоо онцлоос гараад тийм ээ нийгэмтэй харьцаад ирэхээр зэрэг энэ оюуны хөгжлийн саатал ингээд одоо баригдсан байж байгаа юм одоо ингээд задарч хөгжих ийм бол магадлал ихтэй байдаг. Тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг боловсролыг цаг тухайд нь олох тийм ээ. За ахуйн нөхцөл тэр эмийг дээшлүүлэх юм бол бас зохих одоо цаана одоо хүүхэд нэрүүл байдаг. А гэтэл одоо өөрийнхөө нөгөө одоо өссөн орчныхаа үнээсээ болоод одоо нуугдмалаар одоо оюуны хомсдолтой мэт ингэж харагддаг тохиолдлууд бол бишгүй болон ирдэг. Манайхны бол одоо эмнэлгийн нөхцлөөр бид нөгөө оюуны хөгжлийг тогтоох IQ Wechsler-ийн олон улсын сорил гэж том юм байдаг. Энийг бол бид нар одоо 9 наснаас нь эхэлж одоо тавьж байгаа. За үндсэндээ бол яагаад 9 нас гэж хэлсэн бэ гэвэл за хүүхдүүд угаасаа нэг 8 9 наснаас эхлээд одоо оюуны одоо хийсвэр сэтгэхгүй бол хөгжих суурин тавигдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр одоо их олон 10 хэдэн сорилуудыг хийх юм чадвартай болсон байна. А тэрнээс 5 6 настай хүүхдүүд хийхэд бол энэ үр дүн муутай. За хөгжингүү газруудад бол одоо цэцэрлэгийн наснаас нь эхлүүлээ тийм ээ шинжиг бүхүүгээ таарах юм бол жилд 2 удаа ийм оюун ухааны төвшин тогтоох юм шинжилгээ хийдэг. Тэгээд хүүхдийн энэ IQ-гийн төвшин ингээд сайжраад байх юм бол энэ хүүхд одоо энэ хөгжлийн бэрхшээлгүй юм байна. Ердийн одоо амьдарч болно гэсэн юм. Зөвхөн бидний ярилцсан өндөрлөж байна. Бид энэ удаад хоромсомын өрчлөлтөө хүүхдэд туслах сангийн гүйцэтгэх захирал ариун болоод сэтгцэн эрүүл мэндийн төвийн хүүхдийн хэмжээ нэгдүгээр нартай ярилцаж оюуны хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх гарсан ямар байна вэ гэдэг сэдвүүнд ярилцлаа. Ямар ч энэ асуудал салбарын яам анхаарлаа хандуулаад хэлтэс бас байгуулад энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байгаа нь ихний алхам тэгээ тав бүгдийг зорж байгаа ажил бас амжилт хүсье. Тэмдэглэлийн төсөл ганц мэдээллийн чанартай юм хэлье. Эхнэлхсийн эрдэм шинжилгээний төвдөр ургийн одоо скрининг түрүүний миний хэлсэн ургаас авдаг тестийн лаборатори шинээр нэгдэж байгаа гэдгийг би түрүү хэлсэн. Мөн дээр нь дуртад хэлэхэд Grand Med гэдэг манай хувийн хвшлийн эмнэлэг дээр энэ хүү одоо скрининг тест юм биш юм аа 2 3 дахь төвлөрөх тестүүдийг одоо хийгээд эхлээд 2 дахь 3 дахь жилдээ болж байна. Тэгээ одоо үнд хэлбэргүй хийгдэж байгаа гэж би сонссон. Энэ Grand Med эмнэлгийн одоо туршлагаас харахад ургаас бас гаж ургийг илрүүлсэн тохиолдол нэлээд байсан гэж би бодит одоо суулж сонсон. Тийм учраас одоо хэрвээ одоо хүүхд төрүүлэхээр одоо би төлөвлөж байгаа ч юм уу эсвэл хэлхийд өөр тээж байгаа ээж нар байх юм бол эрүүл мэндтэй хүүхдэд анхаарлаа хандуулж Grand Med эмнэлэг эхнэлхсэн эмнэлгүүдээр очиж мэдээл авч үйлчлүүлээрэй гэж. За танд баярлалаа. Анхаарлаа тусад баярлалаа. Оюун ухааны хомсдлоос урдчлан сэргийлэх нь хүүхдийг оюун ухааны хомсдолд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлүүд. Нэгдүгээрт эрхийн нас 35-аас дээш насанд хүүхэд төрүүлэхэд даавны хам шинжтэй төрж болох магадлал ихсдэг. Эрхийн хооллолт муу, буруу байх, жирэмсэн их хорт үдстэй харьцах, цус олдох, хамаатан садан хоорондоо гэр бүл болох, дутуу төрөлт илүүтэй хүндрэлтэй төрөл хавчуураар татаж төрүүлснээс үүсэх тархины хэмтэл. Төрөх үед тархи руу очих хүчил төрөгч дутагдах. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урдчлан сэргийлцгээе. Хүн амын хөгжил нийгмийн хамгаалал яам, сэргээн засалт хөгжлийн үндэсний төв.